За сайн уу. Өнөөдөр 5 дахь өглөө day 5 хэлж байна. Гадаа бүрхэг байна. Гэтэ сайхан байна. Манай нутагч маш онцлогтой урд бүс, урд хил тэгээ аюу эрт амьдрал эхэлдэг. Одоо бол аль хэзээ ажил төрөлтөө хүмүүс ажил төрөлтөө гараад алхалт тасгалт их. Би өнөөдөр 6:02 гэж сэрлээ. Гадаа бүрхэг болохоор алхахад тохиромжтой юм байна гэд. Тэгээ цаанаас бүр унтчих наам. Тэгээд өнөөдөр гоё юу хуваалцмаар байгаа вэ гэвэл яг 75 эхлүүлэхэд зөндөө болон саад бэрхшээлүүд шалтгаууд гарч ирсэн. Тэр талаараа хуваалцмаар санагдлаа. Хамгийн ихний шалтгаан надад 2 хүүхдээ өдөрт 2 удаа хүнээр харуулна гэж байхгүй. Хүн угаасаа олдохчгүй бид нар гэсэн тийм шалтгаан байсан. Хоёрдугаарт нь одоо би 7 сар тийшээ аялаар явна. Тэр үед мосол худлаа гэсэн шалтгаан байсан. Хамгийн том шалтгаан. 3-дугаарт нь за би ном уншина гэвэл энийг би ерөөсөө биелүүлдэг юм аа гэсэн шалтгаан байсан. Нэг айдас нь би нөгөө йогийн, зол йогийн бүжгийн шугам бүжигт явдаг. Тэгээд тэр хэдээсээ салах буюу юу лээ тэр хэдийг гомдоочно гэсэн тийм бас нэг айдас байсан. Тэр нь болохоор хүнд таалагдах тийм маскыг яваад байгаагаа бас анзаарч харсан. Тэгээд өглөө нэрт гарч алхах нь гадаа юу н алхах нь гэдэг чинь нэг хүмүүсийн нэг яриад нь шүү дээ. Нэг бор болохоос өөр чашгүй гэдэг ч юм. Хүрэн бор болохоос өөр чашгүй гэдэг шиг. Тийм нэг айдас байсан. Тэрийг дагсан. Айдас бас нөмрөөдсөн намайг. За тэгээд энэ олон төрлийн эко айдас маск шалтгаанууд маань ерөөсөө сөрөг зүйл биш. Бидний биш нугасаа л цаанаасаа нэг таагүй мэдрэмж авахаараа өөрийнхөө биеийг яаж хамгаалах вэ гэсэн тийм хамгаалттай амьдрдаг юм билээ. Тэгээд тэр хамгаалтууд маань ажилласан гэсэн үг. Тэгээд тэр хамгаалтуудаа хүлээн зөвшөөрөөд би яагаад болохгүй гэж дахиад нөгөө талаас нь харж үзээд тэгээд гоё зориглоод босоод ирсэн. Тэгээ хүүхдүүдээсээ өглөөдөө аавыгаа байхгүй үед нь гуйгаад гараад ирсэн. Эхний өглөө болов хэлсэн. Байсан дараачийн өглөөнүүдэд аав нь зарим өглөөд нь байгаад өнөөдөр гэхэд хоёрыгаа сайхан унталчаад гараад ирж байгаа байхгүй. Тэгээд ээж нь ингээд зоригтой хилээд ингээд гараад ирэхээр хүүхдүүд маань хүртэл цаанаас ойлгоод хөрхөн тайгаа унтаад үлдчихжээ. Тэгээ гэрээсээ гарч тасгал хийн гэж байгаа шүү дээ. Тасгал хийх дээрээ за хүнтэй байгаа үедээ фитнестэй явчаад хөнгөө байгаа үедээ гэртээ хөлсөө гаргаж болж байгаа байхгүй юу. Гэртээ хангалттай 45 минут тасгал хийхэд хөлс олурсаад тэгээд гой би хөнгөрөөд хүүхдүүд ирж зууралдаад ноцолдоод дасгал хийхгүй гэдсэн чи яасан өмдөө өрөөл хийдгүй юм блэ. За номныхаа амтанд орж байгаа. Ном би уншиж чаддаг юм блэ. Өмнө нь уншиж дуусгасан номоо бүртээс өөрөөр хүлээж авч байгаа. Ямар гой цаад утгатай өгнүүд юм бэ. Бүр алчиг үнцэнтэй өгнүүд урсж исэн байна. Өмнө нь миний сонсохыг хүсэж исэн өгнүүд өгүүлбэрүүд хүртэл гоё явж илээ. Ном унших бол асуудал биш. Өглөө орлоо. Алхаж орчвол шууд сайхан ном уншина. За тэгээ бусдад таалагдах маск буюу бүжгийнхнаасаа сална гэдгийг хэлсэн шүү дээ. Тэр эдийг гомдоочих үед эднэр гэсэн бодол. Тэр бол зүгээр миний эго маск. Тэднийг ерөөсөө хайрлаж бодож байгаа юм биш. Өөрийгөө зүгээр тэр эдээс холтчвол
тэр хэд намайг тахаа болчихсон ч гэдэг юм уу. Тийм нэг өөрийгөө бас эго маск хүн таалагдах гэж байгаа. Эго маск ажиллаж байгааг. Мэдсэн энэ маска хүлэн зөвшөөрсөн. Энэ маска гоё. Хуулж тайлж хайж байна. Хүнд таалагдах гэж биш. Би чинь өөрөө зоригтой явж байгаа юм шүү дээ. Тэмээ за тэг дараагийнхаа өдрийн уулзалтанда баяртайгаар уулзъя. Өнөөдөр өглөөний код өгнөд. Дээд займтал тавтан морил баяр минь. Миний данс чинь ямар их мөнгөтэй юм бэ гэд надад долларын данс байна, юаны данс байна, төгрөгийн данс байна, хувьцаанууд байна, бонд байна. Би хаашаа ч ялсан миний сагуу бол бэлэн болчихжээ. Энэ гоё мэдрэмж ямар сайхан юм бэ? Урагшаа чиглэлт аялал бол яон бэлэн шүтлэгээр бусад зүг рүү аялах юм бол доллар нь бэлэн. Дотооддоо аялах юм бол төгрөг нь бэлэн. Тавтан морил дээцээ мөн миний хөвлийн хэсгээр гидсний балчин хэсгээр маш чангарч өвдлөө. Энэ олон жил надтай намайг хаалж хэрүүл их байлгасан. Хөвлийдээ талархлаа. Миний харт өрөөдлийн булчингууд маань ажиллаж эхэлж байгаа нь бүр өдөртөө гайхалтай шүү. Чамтай талархлаа. Амьсгал бүрээр хайр илгээл тээ.